За тэгэхээр уул нь технологи гэдэг юм түрүүний минийсэн шинжилгээ ухаан судалгаа болоод ингэж явж байгаа юм үсэх гэдэг шүү дээ. Гэтэл яг суурь судалгааг бол засгийн газар санхүүж байна. Бүх гал олон улсын жишг дээр. Яг зах зээл дээр гарахад бэлэн болсон бүтээгдэхүүнийг болохоор хувийн эмчнүүд нь санхүүж явуулж байна. Энэ хоол хин санхүүж өгөх гэдэг асуулт. Би нэг ийм юм хийж бодож байгаа гэдэг харуулчлаа. Гэтэл яг эцсийн бүтээгдэхүүн бол бас үнэтэй цаг хүч хөрөнгө шаардах гэдэг шүү дээ. Тийш энэ өөрөөр болох юм байна. Хувьш оруулах гэхэд өөш наач эрсдэлтэй яах вэ гэдэг байхгүй. Эрсдэлтэй байна. Тэгэхээр энэ өнгөтэй үндийг яаж авах вэ? Гэхдээ өнгөтэй үндийг гэдэг нь өөр хоёр юм нөхөө. Нэг нь бол саяын технологийн үндсэн суурь гартсан байдаг. Гэхдээ би яг прототипыг яг бүтээгдэхүүнээр гаргаж ирээгүй. Тэр бол санхүүж хэрэгтэй байдаг эрсдэлтэй. Монгол тэрийг одоо дэмжээ авах хэрэгтэй гэдэг байхгүй. Хөрөнгө оруулагчдын ороод унцаа наа чинь тэгээд 100% эрсдэлгүй гэдэг нь яаж батлах юм бэ гэдэг байхгүй. Технологийн бизнес бол эрсдэлтэй. Эрсдэлтэйгээ дагаад маш их ашигтай. Тэгээ 10 юм руу би хөрөнгө оруулаа гэхэд 2 нь ашигтай байлаа гэхэд тэрнээсээ би уцаад нөгөө 8-ыг алдагдлын нөхөд дахиад надад ашиг хийж байгаа байхгүй. Тийм учраас тийм venture capitalistууд ч хөрөнгө. Нөгөө нь болохоор стартап компанид байгуулагдаад үндсэн болж байгаа явж байгаа. Одоо би хөрөнгөний зах зээл гаргаад бүр томрох гээд шүү дээ. Тэр үед бол дахиад нэг санхүүж гэх юм. За тэгээд түрүү хэлсэн инновацийн хууль гэж гарсан. Инновацийн хуулийг бол бэлэн болж саяын өнгөрсөн улсын хурлын бүрийн эрх дуусгын яг сүүлийн өдрийн хуралдаанаар батлуулж дууссан. Тэгээд дуусахгүй. Түрүү чинзэр гэсэн энэ саяын нөхлийн санхүүжлийн нөхлийн өдрийг нэглээд байгаа энэ хэсэгт хөрөнгө оруулах асуудлыг бол шийдвэрсэн ухаантай ганц хуулийг хэрэгжүүлэх нь бол журам гарах хэрэгтэй. Тэнийг хэлж байна. Хоёрдугаар нэлийн яаж исэн юм бол одоо би оюуны өмч байна. За програм өмч бол их хайцсан амархаа. Програм өмч гэхээр би зохиогч ирэхээ авчлаа гэхэд биений коммуникаци бүх газруудад миний зохиогч ирэх автоматар бүртгэгдэж байгаа байхгүй. Тэр програм өмч бол хайцсан бүх. Ахны би програм өмчээр гарахад дахиад нэг төлөх ёстой юм. Би барааны тэмдгээрээ танд болно шүү хүмүүс. Гэтэл миний барааны тэмдгээ би заавал бүртгэх ёстой. Ус бол. Тэрүүнд мөнгө төлөх. Патенттэй юм ярих юм бол патент би тухайн улс болгонд мөнгө төлнө. Гэтэл патент аягүй өндөр үнэтэй. Нөгөө хураамж. Тэнгүүд яг үгээр тэрнийг улс төлдөг болж байгаа. Бас нөгөө талаас бол баталгаажуудын лабораторид би нэг баталгаажсан гэдэг юм үзүүлэх ёстой шүү дээ. Тест. Certified by гэдэг. Тэгэхээр тэр зардлыг бас улс даах ёстой. Нөгөө талаас өөрөө санхүүжлэн гаргаад 60% хүртэл хийцэн бүтээгдэхүүнээ цааш нь улс мөнгөний дараа дуусгах ёстой. Их нэлээд олон дэмжлэгүүд орсон байна. Тэгээд түрүү хэлсэн. IT банк маань өөрөө инкубац үйл ажиллагаа явуулаад байна. Гэхдээ 2013 оноос Silicon House гэдэг байгууллага ирсэн. Нийт. Тэгэхээр технологи маань түрүүний сервистэй үзүүлж чадахгүй байсан учраас одоо яах вэ гэхээр дараагийн үйлчлэгээр үзүүлье. Гэхдээ тэндээ дундын нөгөө нэг дэд бүтцүүдийг үүсгэх. Дээрээс нь ерөнхий сайдын мэдээлэл технологийн зөвлөл дээр яригдаад байгаа IT банкаас манлаж оролцоод байна. Ерөөсөө тэр Silicon House гэдэг юм чи бүх юм байна. Silicon Valley бол би надад гоё санаа байна. Би нөгөө хөрөнгө оруулагчны уулзж байгаа санаа гоё тайлбарж чадах юм бол мөнгө олж болж чинь. Энд нь зах зээл нь бүх юм байна. Тэгвэл тэнд нь хүмүүс боож үлээ. Эсвэл Америк байгуулсан Монгол компаниудаар дамжуулж өөрийн бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Silicon Valley-д хин Microsoft ажилласан Содмаа гэдэг нэг өсгөх юм уу? Гуруулаа нийлээд стартап байгуулсан. Silicon Valley-д сая 3 сая долларын хөрөнгө босоод энэ дээр компани байгуулсан байна. Жишээ бас болж байна те. Тэгээд энэ тал дуусна. Тэгэхээр мэдээний нэг үндэсний банк бол үндсэндээ тэр чигт явж байгаа учраас одоо энэ удаагийнхаа юугаар бол буучин компани оруулдаг гэсэн бол одоо компани хувь оруулдаг. Өөрөөр хувь ороод санаагаа өгч болно гэсэн. Тэгвэл бид нар юм бэ? Бид нар гэсэн чинь эрсдэл суурай амьсгалтай ганцаар байгаа нэг гэрс дотор амьдэрч байна. Энэ бол бидний нэг талаас судалж өгүүлэх даваа. Яа даваад гэрэн надад нэг юм хэрэгтэй болохоор би бүх асуудал өөрөө шийдэж. Тийм ээ? Бүх юм их өөр өнцгөөс авч. Шинийг шийдэж байгаа. Нөгөөдөөс Монгол хүн чинь бүх юм ном жоо хийдэг байхгүй. Заавал өөрөө яаж. Та өөрөөс ажиллаж байгаа. Би шинийг модлож авлаа. Хизээч гарын авлагыг уншдаг байхгүй.
шууд шилжээр угсаж үдчихээс болохгүй болов нь яг болохгүй нүгсэн аа юм биш юм тийм. Эсвэл энийг ингээ хийж яа гэх юм. Орсын юу нэ вац машиныг хамгийн хөрсөн хүмүүс монголчууд гэж. Монголчууд өгөөд хөөе янгууд нэг юм монголчууд гэдэг шүү дээ. Монголчууд хийсэн байдаг дараа нь нөгөө вазын хүмүүс харангуйтай тэрийг нь өөрсдөө яачдаг. Бидний хатаа нөгөөдөө хоёрын юмш батгаж авч байгаа юм тийм. Нэг сайхан жолооч нөгөөдөө гоё шийдсэн л тийм. Тэгээд та нар бидний машин хийсэн тэр нарийн ширийн нэмт юмнууд бүгдийг танаас санаа авсан шүү дээ. Бид одоо бид нар тийм бодож байна. Өөрөөр юм арай өөр үзгээс харж байна. Ихтэй сул талаад бий. Одоо тэгэхээр агит хүн байна тийм. Хүн багтаар бол би юм. Жишээ за би анимашн юм наавс тэнийг гэж байна. Би Холливуд стандарттай анимашн юм бүр тэнийг гэж байна тийм. Юу юм. Гэтэл одоо бид нар доо зохиол байна. Ардаа юм зохиол үүдэр чиг хөрөстэй. Тэрийг хоёр гарч болж байна, дөрөв гарч болж байна. Тэгээд мөнгө очих юм бол надад бостой юм хэрэггүй. Яг би банкнууд очиод нөгөөдөлөө хийх гэж байна. Өөрөлд би бүх юмаа өөрсдөө хийх гэж ингэж цуглуулад хэрэггүй хийх гэдэг байхгүй. Гол санаа, гол айдиа, storyboard нь бусдыг нь хийх гэж байна. Мөнгө л авах. Эсвэл юм уу? Тэгэхээр өөрөлд бид арай өөрийн гэсэн өрмөц санаа өрмөц шийдэл байх юм бол бус нь болов гэж байна. Энд зүгээр Монгол дутагтай гэдэг нөгөө орчин байхгүй. Чи Чикагод байгаа нэг залуу байна л да. Зочид бодлоо ажилладаг. Тэгсэн чинь зочид бодол Америкийн зочдын юм заавал 2 ноёны цас тавьчихсан байна. Дуусчих болохгүй тийм. Тэгсэн манайхаар бодож та нэг дуусмууд автоматар цэргэлдэгдэг юм яг одоо олч. Тэгсэн тэнд нэг санаа бүтгэдэг газар очиж надад юм санаа ирсэн чинь за бүтгээд авчлаа. Тэгснээр нэг явж хэсэг хугацааны дараа буцснаа. Өө таны санааг чи $20,000 авъя гэж чинь. Тэгээд бүтээгдэхүүн болоос тэдний хувийн үг юм. Ахгүй. Тийм юм байдаг бол монголчууд аюулгүй санаагаа ингэж яваад өрнөсөн шүү дээ тийм. Гэтэл санаа байдаг нөгөө бизнес болгож чадахгүй суугаад байдаг тийм. Одоо яг ганц нэг юм бүгд ажиллагаа явуулж байгаа. Нөгөөдөө садаа шинэ гэж еврейдэг гэж. Нэг еврей нөхөр ямаага хүнээр хариулж 7 хоног. Хүнээр хариулдаг уул нь хүнээр хариулсан хөөс өгсөн шүү дээ. Нөгөө хүнээс мангар хүн гавч. Яаж ч яг хөдөлсөн. Чи ямаа хариулж үтмээр байгаа шүү дээ. За хариулж. Тэгсэн монголчууд яаж гэсэн нөгөө ямаанда мөнгө гаргаад исэн гэдэг. Тэгсэн чи эсрэгээр нөгөө ямаага хүнээр хариулчихад нөгөөдөөс мөнгө аваад шүү. Нөгөөдөөс одоо энэ 3D принтер гэж байна тийм. 3D принтерийн үнцэн зарчим нэг авах юм тийм. Утсанд байх юм бол хайлуулаад явчихж байгаа шүү дээ. Яг компьютер. Гэтэл энэгээр одоо Kickstarter дээр яаж ингэж хоёр хэдэн залуучууд зүгээр энэ жижиг хайц хийж байгаа. Сартай юм өсөхгүй гоё зурчин аюу гоё эвтэйхэн тийм. Нөгөөдөө за би $100,000 болоо гэдэг хүмүүсээс мөнгө босгодог юм дээр тавьсан чинь сарын дотор $3 сая болсон. Би $100,000 босгох гэдэг $3 сая болсон. Тэгээ тийм орчин байвал бид нэр аюу гоё болох гэдэг шүү дээ. Гэхдээ тэрний хамгийн гол асуудал нь Америк дэргэжлэм Америк бүртгэлтэй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр бүгдээр анханасаа тийм томор харчих. Дараад нь нөгөө гарцсан нь бол болох гэдэг шүү дээ. Яаж юм. Одоо уус гэсэн ерхийсэж гэсэн шахаад байгаа үндэснээ за яаж Монгол брэндэд өгөх бий болох вэ? Миний санаа бол тэгээд олон улстай нэг 2 трейдмарк юм бараг нэмдэг танд олгочих. Босоод бүх юмаа тэрүүгээр дамжуулчих. Гадаг юм шүү дээ. Ээлжил хийж бүх юм хийгээд байдаг тийм. Тэр цаанд зөвгөж өөр компаниуд юм аваад хийж байгаа шүү дээ. Тэгээ бүх саяхаас итгэхэд Жинжис угатрын говийг хэлж үлээ. Тэгээд бидний бас их саналаа нэгтэн нийт нэгэн зөвхт зоригдсон хөдөлгөөс үйл газар бөгөөд мэдхгүй чадахгүй явуулж сэтгэлийн мандаа болж байна. Ага сэтгэлийн чин зориг нэг байж. За нэг юм хүүд байна да. Тэгээ хадгаар таны мэддэг юм ярьсан бол ууштай. Тэгээд уулын яг оюуны өвчөөр Монголд бол хамгийн хүчтэй байх ёстой газар байна. Өөр оюуны өвчийн газрыг сул байна. Одоо. Тэгээд бидний нөгөө хацаасаа нэг. Нөгөө талаас сайн дэд бүцээр үүсэхгүй байгаа учраас одоо биднэрт юу хэрэгтэй гэхээр ерөөсөө good case хэрэгтэй. Best case. Тэгэхлээр бол бид нэтэш явах гэдэг шүү дээ. Гэхдээ ганц амжилттай юм гарч байна. Тэр хүмүүс нэг Америкт байгаа хүмүүсээс гарч байна. Одоо Монголоос нэг очиж тийм нэг
кейс үсгийн гэдэг асуудлыг мэдээллийн үндэсний парк яриад ерөнхий сайдын зөвлөлөөр яриад байна. Тэгээд тэрийг л үзүүлж чадах юм бол биднээс бас боломж байна. А ихтэй хүнээс өөрөөсөө хэлж байгаа. Жишээ нь залуу зохион бүтээлчтэй нэвтрүүлэгтээ орж байгаа хүмүүс бонд янз бүрийн хүмүүс байна. Ихэнх нөгөө санааны гоё хийчихээ тэрний их эцэг бүтээгдэхүүн биш шүү дээ. Хайчиж байгаа. Оригдсон. Яа сэтгэл хаацсан. А ихтэй өөр байна л да. Гоё гэдэг анхныхаа материалын зарлага босхын тулд анх сургуулиас гарцсан. Хоёулын амьд таахтаа. Сэлбэрээ зах дээр авч зарсан нөгөө материал аваад материалаараа анх бүтээгдэхүүнээр нэвтрүүлэгт орж ирсэн. Одоо нөгөөдөө 50% зарцсан. Тусдаа гарцсан. Хаана нэвтрүүлэг хичээл байна. Яг одоо олон танд бол юм тийм ээ боломж байна тий. За тэгээд тав